Аймаг орон нутгийн удирдлагуудад цэцэрлэг хотыг аялал жуулчлалын хот болгох зорилт тавин олон талт ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь үйлчлэгээний соёлыг шинэ шатанд хүргэх явдал юм а. Энэ хүрээнд орон нутгийн худалдаа үйлчлэгээний байгууллагуудын ажилтнуудад зориулсан худалдаа үйлчлэгээний соёл маркетинг мандайлт сургалтыг зохион байгууллаа. Цэцэрлэг хотыг аялал жуулчлалын хот болгох зорилгын хүрээнд худалдаа үйлчлэгээний салбарын байгууллага аж ахуй нэгжүүдийн үйлчлэгээний чанар стандарт, байгууллагын орчны өнгө үзэмжийг сайжруулах, хэрэглэгч төвтэй соёлтой үйлчлэгийг төлөвшүүлэх нь онцгой ач холбогдолтой юм а. Сургалтын цэцэрлэг хотыг аялал жуулчлалыг хот болгох зорилгын хүрээнд худалдаа үйлчлэгээ бизнесийн байгууллагуудын ажилтнуудад үйлчлэгээний зөв хандлага, харилцааны соёл, мандайлал, маркетинг, хувь хүний хөгжил болон байгууллагын үйлчлэгээний чанарыг сайжруулах зорилготойгоор болсон юм а. Сургалтанд Аранга аймгийн томоохон зах худалдааны төвүүдийн 180 гаруй ажилтнанд худалдаа үйлчлэгээний байгууллагын үйлчлэгээний соёл, стандарт, үйлчлэгээний ажилтны зан төлөв, сэтгэл зүй, харилцаа хандлага, үйлчлэгээний маркетинг, мандайлал гэсэн сэдвийн хүрээнд мэдлэг мэдээлэл олгожээ. Зөв зүйтэй талууд хэдийгээр их одоо зөндөө байгаа боловч жоохон дутагдaltaй талууд манай хөдөлгөгч нарын маань тийм ээ одоо харилцаа үйлчлэгээний соёл тал дээр жоохон хангалттай зөвлөд ажиглагдаж байна. За тэгээд нөгөөчтөр бид нэр ирээд дэлгүүрүүдээрээ яваад бас ингээ тийм ээ үнийгээ тэгээд өнөөдрийнхээ хичээлтэй уялдуулаад одоо хөдөлгөгч нартай тийм үү одоо яг энэ сургалтанд оролцож байгаа хүмүүстээ энэ дээр нь одоо засварлуулах зүйлүүдийн за энэ чинь юм байна, ололттой тал чинь юм байна, дутагдaltaй тал чинь юм байна. За тарин нар энэ дээр ингэж ажиллаараа гэдэг ингээд ерөнхийдөө эднэртэй бас ингээд одоо тийм ээ одоо сургалт мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. За тэгээд манай хөдөлгөгч нар маань маш сайхан талархалтай хүлээж авч байна. Тэгээд одоо өнөөдрөөс эхлээд бас нэг үйлчлэгээний тийм ээ одоо хүн ер нь сонсохоос наашгүй гэдэг тийм үү юм сонссон хүн шал өөр байдаг. Тэгэхээр одоо ажил үйлчлэгэн дээр энэ мэдсэн сурснаа хэрэгжүүлээд маш сайхан амжилттай ажиллана гэж бодож байна. Ерөнхийдөө энэ дэлгүүрийн хөдөлгөгч нараас ингээд тийм ээ тухайн одоо компани нэр хүнд нүүр царай ашиг орлого одоо шууд шалтгаалдаг мөн энэ дэлгүүр буюу үйлчлэгээний салбаруудаас тухайн аймгийн орон нутгийн өнгө төрх тийм ээ нэр хүнд бас шууд шалтгаалдаг. Худалдаа үйлчлэгээний байгууллагууд чанартай соёлтой үйлчлэг үзүүлэхийн тулд гадаадд орчны дохижуулт буюу барилгын худалдааны танхимын гой зүйд анхаарах, заалыг зөв зохион байгуулж, өрөлт хураалт, барааны нэг төрлийг оновчтой бүрдүүлэхэд анхаарах, худалдагчийн хувьцлалт, бие авчгаа байдал зан харилцаа, хандлагад анхаарч ажиллах нь чухал гэдгийг мэргэжлийн зөвлөх багш хэлжээ. Сургалтын үр дүнд үйлчлэгээний соёлыг нэг түвшинд хүргэж, жуулчинд чиглэсэн үйлчлэгээ үзүүлэх чадвартай болох юм. Мөн мэдлэгтэй чадварлаг, эерэг хандлагатай ажилтнаа болсноор борлуулалт болон хэрэглэгчийн сэтгэл ханамж нэмэгдэнэ гэж үзсэн байна.